За одоо манай энэ арга хэмжээнд одоо идэвхжүүлэн оролцож байгаа идэвхтэн Сарна одоо өөрийн мэдээлэл танилцуулаа. За энэ чагсаалын гол бид нар хоёр шаардлага тавьж байгаа. Тэгээд нэг нь бол сая мөнхээр ах ярьлаа. Энэ бол нөө эхний шаардлага нь бол сая 5 сард болсон тэр малчин мэргэний өвөлттэй холбоотой бослогоос хойш нэлээд хэдэн бослого өрнөсөн. Тэгээ энэ бүхнийг энэ 30 дарсараагаа сая 7 сарын 18-нд 20 малчныг зэрлэгээр зодож хятадын саятан сүүгэгч зэрлэгээр зодож малын бульдозероор тээврийн хэрэгслээр дайрж одоо 20 малчин эмнэлэгт маш хүнд байдалтайгаа эхний шаардлага бол энэтэй холбоотой бид нар өвөр монголчуудын эрхийг хамгаалах тийм шаардлага тавьсан. Хоёр дахь шаардлага нь болохоор өвөр Монголын энэ хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаа багшийн тухай. Хадаа багшийн талаар би одоо нэг хэдэн үг хэлье. Энэ талаар дэлхийд даяар энэ хүний талаар маш сайн мэдж байгаа. Энэ хүний эрхийн байгууллагуудын дансанд орсон энэ тэмцэгч хүн байгаа. 15 жилийн хилс ял эдлээд өнгөрсөн 2010 оны 12 сарын 10-нд судлагдах ёстой байсан боловч энэ хүн судлагдаагүй Орос руугаа алга болсон байсан. Энээс хойш хүний эрхийн байгууллагууд албан ёсоор хятадд шаардлага тулгын шаардах бичиг явуулж одоо энэ хүнийг сулуулах талаар тэмцэл хийж байгаа. Энэ хүний сулуулах шаардлага тэмцэл бүх улс оюун даяар явагдаж байгаа. Гэтэл одоо яг энэ монгол хүнийг өмгөөлөх энэ мэдээлэл энэ хүмүүсийн тэмцэл ямар нэгэн илэрхийлэл энэ Монголд юу ч байхгүй байгаа. Энэ Хадаа багшийн талаар хүмүүс ямар ч ойлголт байхгүй байна. Тийм учраас бид нэр энэ Хадаа багшийн талаар энэ Amnesty International гэдэг хүний эрхийн байгууллагаа энэ байгууллагаас гаргасан энэ тулгын шаардах бичгийг бид нэр та нарт монгол хэл дээр сая тараалаа, англи, герман хэл дээр нь тараалаа, франц хэл дээр тараалаа. Энэ тулгын шаардах бичгсэн 5 хэл дээр гарсан байгаа. Дэлхийн бүх улс үндэстэнд энэ хүнийг сулуулахын төлөө тэмцэж байгаа. Хүний эрхийн төлөө тэмцэгчд бүгд тэмцэж байгаа. Энэ бүр данстай болсон том тэмцэгч хүн хилс хэрэгээр ял хүлээсэн байгаа. Тэгээд одоо энэ тулгын шаардах бичиг Хадаа багш 12 сарын 10-нд судлагдах ёстой байсан судлагдаагүйгээс хойш энэ тулгын шаардах бичиг чинь гараад явсаар хагаад одоо энэ сүүлийн тулгын шаардах бичиг чинь 7 сарын энэ өнгөрсөн 7 сарын 20-нд энэ тулгын шаардах бичиг гарсан. Тэгээ энэ тулгын шаардах бичиг чинь тодорхой хугацааны дотор бид нэр бүх тэмцэгчид энэ тулгын шаардах бичгээр гарын үсэг зураад хятадын тодорхой байгууллагууд руу бид нэр энэ тулгын шаардах бичгийг факсаар явуулах ёстой. Бидний жагсаалын гол нэг зорилго нь юм байсан. Энэ жагсаал хийж чадаагүй ч гэсэн бид нэр энэ гарын үсэг зураад энэ факсаар энэ тулгын шаардах бичгийг явуулах болно. Тэгээд энэ би тулгын шаардах бичгийг явуулах сүүлийн хугацаа нь 8 сарын 22 нь байгаа. 8 сарын 22 хүртэл энэ тулгын шаардах бичгийг явуулах ёстой. Тэгээд дараа нь энэ хятадууд яаж хүлээж авч ин гэдгээс дараагийн энэ олон улсын хүний эрхийн байгууллага дараагийнхаа тэмцлийн хил шатанд орох байхаа гэж би бодож байна. Энэ тулгын шаардах бичгийг би одоо уншиж өгье гэж бодож байна. Энэ англи дээр байгаа би шууд герман хэл дээр байгаа би энийг монгол дээр орчуулсан байгаа. Тулгын шаардах бичиг шинэ хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаа түүний гэр бүл шинэ номын дэлгүүрийн эзэн хүү үйлст энэ 3 хүн гэр бүлээр нь одоо хоригдсан байгаа. 12 сарын 10-наас хойш Орос руугаа байсан яасан тодорхойгүй байсан. Гэтэл энэ хүний талаар маш олон худлаа мэдээлэл цацчихсан. Эцсийн дунд энэ хүний эрхийн байгууллагч нь энэ хүмүүсийг нууц шоронд хорж байгааг тодорхойлоод энэ сүүлийн тулгын шаард бичиг гарсан байгаа юм ба. Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаагийн эхнэр шинэ үйлст нь албан ёсоор баривчлагдсан тодорхой боллоо. Хадаа нь одоогийн байдлаар нууц шоронд хоригдож байна. Хадаа ялын хугацаа дууссан байгаад ийх өргөлжлүүл нь хорж байгааг эсэргүүцэн байнга өсгөлэн зарлаж тэмцэж байгаа. Хүлцэнгүй улс төрийн гэмт хэрэгт нь Хадаа нь 2010 оны 12 сарын 10-нд тулгасан 15 жилийн ялаа эдэлж дуусах ёстой байсан. Гэвч хятадын эрх баригчид түүнийг өргөлжлүүл нь хорьсоор байгаа. Төдийгүй түүнийг сулгах хугацаанаас өмнө түүний эхнэр хүү хоёрыг нь хорьсон билээ. Ихэнх үедээ тэд гадаад ямар ч ертөнцтэй ямар ч холбоогүй байсан учраас тэдний хаана байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан. Тэдний төрөл төрөсөд хятадын эрх баригчдын хяналтанд дор байлаа. Америк дахь өвөр Монголын хүний эрхийн төвд шинэгийн эгч Хадаа нарагийн мэдээлснээр 2010 оны 2 сарын 20-нд Хадаа нараатай уулзсан байна. Энэ уулзалтыг хятадын эрх баригчид Хадааг өсөглөнгөө зогсоохыг ятгуулахын тулд нарааг Хадаатай уулзахаар ярилцуулан дуудсан
уулзаж ярилцуулахаар дуудсан байна. Нарагийн мэдээлснээр энэ үеэр хадаа өвөр Монголын өөр засах орны хөх хотын ойролцоо Баята онгоцны буудлын ойролцоо 2 давхар нууц шоронд хоригдож байсан байна. Түүнээс хойш Хятадын цагдаа нар нараг хадаад төрөл төрөсөд болон түүний арга ирэх нь түүнийг цаашаа дэмжиж чадахгүй болсон шоронд ирж чадахгүй гэдгийг захиагаа бичгийг шаардаж энэ нараг бас дарамтлж байсан байна. Нараа энэ захидлыг бичгээс татгалзнаас болж цагдаа нарт шийтгүүлснээс хүнд өвдсөн гэж энэ шийтгүүлснээс энийг бол зодож жансан ямар нэгэн тийм хүч хэрэгэлсэн гэж ойлгож байна. Нараа хадаатай шоронд уулзах үедээ түүний гэргийн шинэ болон үйлс албан ёсоор баривчлан болохыг анх олж мэдсэн байна. Түүний мэдгснээс гэргийн шинэ хүү үйлс нь 1 сарын 17-нд албан ёсоор баривчлагдаж Монголын эрдэм шинжилгээ номын худалдаатай холбоотой эрхэлжсэн бизнесийн хууль бус худалдаа гэж тулган тэгээд хүүгийн харт тамхины иргэд тулган баривчилсан байна. Хадаагийн эхнэр хүүг тусад нь 1 болон 3 дугаар хорих газар хорж байсан бөгөөд хүү үйлсний өнөө хүртэл гэр бүлийнхнээс ямар ч хүнтэй уулзаагүй байна. Шинэгийн ах 7 сарын 4-нд дүүтэйгээ уулзсан бөгөөд түүний мэдгснээр шинэ хүнд дарамтд байгаа нь биеийн байдлаас илэрхий байсан гин. Энэ хэрийн талаарх өмнөх мэдээлэл хадаа ялын хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө Чифэнг хорих газраас нараа тосож авсан байна. Энэ шоронд хадаа тагнуул хийсэн болон цалан тусгаарлах ухуулах хийсэн хэрэгээр 15 жилийн хилс ял эдэлсэн билээ. Түүнийг 12 сарын 10-нд хөх хот дахь нууц шоронд аваачиж 12 сарын 4 болон 5-нд хүү үйлс болон гэргийн шинээтэй нь уулзуулсан байна. Мөн энэ үеэр гэр бүлийг нь Монголын эрдэм шинжилгээний номын дэлгүүрт нэгжлэг хийж дэлгүүрийн бүр хүмүүс нь хаасан байна. 12 сарын 24-нд хадаа шинэ үйлс нар тэднийг ийхүү хорж байгааг өсгөлн зарлжээ. Шинэгийн эгч нараа цагаан сараар буюу 12 сарын 1-ээс 4-ны хооронд тэдэнтэй уулзах боломж олдсон байна. Энэ үеэр хадаагийн гэр бүлд хэвлэл мэдээлэх нь ямар ч мэдээлэл өгч болохгүйг тулган шаардсан бөгөөд хэрв хадаа гин бурууга хүлээн алдаагаа ухаарвал түүнд эергээр нөлөөлнө гэж ятгсан байна. Ийм бичигт гарын үсэг зурхаас татгалзсан учраас тэр гурав одоо хүртэл хоригдож байгаа. 2 сарын 6-нд шинэ үйлс 2 нууц шоронд шилжүүлэгдсэн. Шинэ үйлс 2 1995 онд хадааг баригдсанаас хойш маш олон удаар баривчлагдж байсан. Их баригчд үйлсийг хадаагийн хүн үйлсдэг олон удаа давтан дарамтлж байсан. Анх түүнийг 13 настай байхад нь анх баривчилж эцэгтэйгээ холбоогоо таслахыг тулган шаардаж зэрлэгээр зодож жанчиж байсан байна. 2002 онд үйлсдэг 92 юан дээрэмдсэн хэрэгээр 2 жилийн ял өгсөн. Энэ хэргийг тэр хүлээх үед 17 настай байсан. Энэ хэрэгт хохирогчоор татгсан 3 хүн үйлсдэг ямар ч гин буруугүйг батлан шүүхэд мэдүүлэг бичсээр байтал үйлсдэг буруутхан ийхүү ял оноосон байна. Түүнийг шоронд байхад ээж нь эргэж очиход тэдэнд хоромхон зур монголоор ярих боломж олдоход үйлсд түүнийг 40 цагийн турш тасралтгүй гавлаж дүүжилж тамлж байсныг хэлж амьдсан байна. Хадааг 2005 онд баригдсанаас хойш шинийг бослогод төрхрөн гэсэн шалтгаанаар байнгын хяналтанд байлгаж байсан. Их баригчид удаа дараал нь хууль бус 8 эрхэлсэн хэрэгээр гэр бүлийн номын худалдааг нь хааж байсан. Энэ шинийг амжиргааны их үүсвэрээс нь салгаж санхүүгийн хүнд байдалд оруулж байсан байна. Түүнийг нөхрөөс судлуулахаар хөөцөлтэй бүр түүнийг баривчлан хэмээн сөрөгдүүлж дарамтлаж байсан. Хадааг 15 жил шоронд байх зур ийхүү эхнэр хүүхдийг нь дарамтлаж байнгын хяналтанд байлгаж өөсөв ирж эрдэм шинжилгээний номын худалдааг нь удаа дараа хааж гэр бүлийгээр нь дарамтлаж байсан төдийгүй бусад төрөл төрөстэйг нь дарамтлаж байгаа энэ баримтуудаас үүдэн Amnesty International компани International хүний эрхийн байгууллага нь энэ удаагийн ялын тулгалтыг баривчлах шалтгаан гэж үзэж байгаамаа. Энэ баривчилгаа түүнийг тулгсан ялыг хүлээн зөвшөөрүүлж их бодлын их эрх чөлөөг нь болон үндэсний соёл түгээхээс татгалзахыг тулган хорж байгаа хэрэг гэж үзэж байгаамаа. Тэгээд энэ International компани ямар ч үг дуугүйгээр ямар ч тайлбаргүйгээр хадааг судлахыг шаардж байгаа. Энэний талаар Хятадын эрх баригчдын өгсөн аудио бичлэг интернетээр тарцсан байгаа. Энэ бичлэгтээ тэд нар юу гэж хэлсэн бэ гэхээр хадааг
энэ 12 сарын 10-нд судалдагтаад хүний эрхээ бүрэн ёсоор нь эдлэж яваа их гэр бүлээрээ аялал хийж байгаа гэсэн эрх баригчдын өөрсдөө мэдээлсэн телефон утсаар мэдээлсэн мэдээллийнх нь аудио бичлэгүүд интернет тавигдсан байгаа. Одоо энэ хэрэгтэй холбогдуулаад энэ тулгын шаардлага бичигтэй холбогдуулаад би Монгол залуучуудыг энэ тулгын шаардлага бичгийг гарын үсгээ зурж дэмжиж байгаа хүмүүс нь энэ тулгын шаардлага бичгийг тохир энэ англи дээр гарсан дээр герман дээр гарсан газар хаашаа явуулах тэр хаягнууд нь байгаа. Идэвхтэй дэмжихийг хүсэж байна. Энэ өвөр Монголын дэмжигч их орончид энэ галт цогтой тэмцэгчид харсаар адил бидний нүдэн дээр амь насаа алдсаар байна. Тийм болохоор одоо бид нар ингээ хараа суугаад байж болохгүй. Энэ өвөр монголчууд өнөөдөр өвөр монголчууд хужаа гэд төрийн албаны хүмүүс нь хүртэл хэлж байна. Ямар ч боловс энгийн 10 жилийн хүүхдүүд тэгээ хэлж байгааг би бол тэр өнөөдөр Сүхбаатар дүүргийн ажилтны хүн тэр дарга хүмүүс тэгж хэлж байна. Өчигдөр би энэ өргөдөл бичээд ороход тэр хүмүүс энэ өөрсдөө яа гэж юу энэ өвөр Монголын сонгол юу яриад байгаа юм? Энэ хужаа нар юу яриад байгаа та нар гэж хэлсэн. Энэ бол би тэр хүний би буруутгахыг хүсэхгүй. Энэ чинь бидний өнөөдөр энэ Монгол тургатны энэ галт голомтын дээр байгаа энэ Монгол үндэст нь өнөөдөр Монгол улс гэдэг ингээ явж байгаа бидний ухамсарын дороотлын маш том илрэл, бидний хосрогдлын илрэл. Энэ хилийн цаана үлдсэн монголчууд ч юм бол дэлхийн талыг эзэлсэн энэ Монголын байлдан дагуултай тэргүүнд нь явсан баатарлаг хүмүүс одоогийнхоор хэлэх юм бол эдгээр чинь элит хүмүүс нь явж байгаа юм. Энэ хүмүүс чинь эргэж ирж чадахгүй энд үлдсэн байгаа юм. Энэ хүмүүсийг үгүйсгэх юм бол энэ хүмүүсийг Монгол гэж хэлэх юм бол бид нэр Чингисийн Монгол гэж биднэрт омгшиж ингэж цээжад дэлдэх бид нэр ирэх байхгүй. Энийг би хэлэх гэсэн юм аа. Энийг байгууллагын талаар нэг хэлж байна. За энэ Amnesty International гэдэг ямар байгууллагыг хэлж ингээд та нар яаж байгаа юм? Энэ бол хүний эрхийн маш том байгууллага. Хүний эрхийн байгууллагууд энэ дэлхий дээр маш олон байгууллагууд байгаа. Эднээс ч ингээд эдгээр чинь төрөлжөөд эмэгтэйчүүдийг хүчирхийлээс хамгаалах, хүний шашны эрх чөлөөг хамгаалах ингээд төрөлжөө явцдаг. Энэ Amnesty International ч бол маш өргөн үрээтэй энэ үйл ажиллагаагаа явуулдаг идэвхтэй байгууллага. Сүүлийн 50 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хамгийн сүүлийн бас 2005 он, 2008 он, 2011 онд хүний эрхийн байгууллагын тийм шагнал авч ирсэн байгууллагаа. Тэгээ энэ байгууллагын юунаас зөвхөн 2010 онд 157 онд хүний эрх зөрчигдсөн ийм маш ноцтой гэмт хэрэгүүдийг эдгээр тогтоож илрүүлсэн. 2077 оноос одоо энэ байгууллагын одоо томоохон жишээ яах юм бол одоо Америкийн нэгдсэн улс 1984 онд одоо энэ эрүүдэн шүүх хүнийг тарчлан зовоож хоригдлуудыг тарчлан зовоох энэ ялнаас Америк татгалзсан. Энэ татгалзахдаа энэ байгууллагын шахалтаар энэ ийм алхамд орсон. Энэ Amnesty International-ийн байгууллагын шахалт шаардлагаар 77 онд одоо цаазаар авах ялыг 16 улс хүлээн зөвшөөрсөн байсан бол одоо өнөөдрийн байдлаар бол 96 улс хүлээн зөвшөөрöd байгаа. Манай Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорч гэсэн цаазаар авах ялаас татгалзах юм шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд энэ байгууллага ийм айгүй тийм том тэмцэгч байгууллага юм аа. Энэ байгууллагын одоо ийм олон том байгууллагуудын дансанд хэлсээр хэрэгцсэн хоригдсон тогтоогдоод дансанд орсон ийм том улс төрч хүн ба. Улс төрч энэ бол багш хүн эрдэм шинжилгээ Монголынхаа түүх соёлыг сурталчилсныхаа төлөө ингээд өвөр монголчуудын үндэсний эрх ашиг зөрчигдөж байгаа. Энийг хятадын хуулинд тусгаж өгөө цөөнхийн эрх ашиг хамгаалаач гэсэн шаардлага тавьсныхаа төлөө ингээд 15 жил хилс хэрэгэ шоронд орсон юм хүн байна.